За бүгдээрээ сайн байцгаана уу? За энэ удаагийн уншилгаар хүн болгоны одоо хүмүүс аягүй их үзүүлдэг сэдвүүлтэй хайрын тухай сэдвээр уншлага хийя гэдэг юм. Бодож байна. Завтай үед ганц нэг бичлэг хийя гэж байна. За тэгээд энэ хайрын харьцаа цаашид яг ямар байх вэ гэсэн сэдвтэйгээр уншлага хийх гэж байна. За тэгээд бүр сонголтын хөзрөөсөө эхлээд одоо сонголтооч гаргаагүй яг ингээд эхлэх гэж байна. За тийм болохоор өнөөдөр энэ хайрын уншлага учраас Power of Love хайрын хүч гэсэн энэ хөзрөөс сонголтын хөзрөө авах гэж байна. За өнөөдөр ч гэсэн 3 сонголттой. Тэгээд хайрын хүч хөзрөөс 3 сонголтыг гаргаж авъя. За эхний сонголт satisfaction. За хоёр дахь сонголт. За хоёр дахь сонголт маань kindness гэх. Release гэж байна. За энэ 3 төрлийн сонголт сонгогдлоо өнөөдрийн хөзөр. За 1-р сонголт, 2-р сонголт, 3-р сонголт. Хүмүүс бас нэг сонгож байгаа үеийг бас сонирхдаг юм шиг байгаа. Яаж сонгодог юм бол гэдэг. За иймэрхүү байдлаар өнөөдөр сонгогдлоо. 1-р хөзөр satisfaction, 2-р хөзөр kindness, тэгээ 3-р хөзөр release гэж байна. За тэгэхээр 1-р хөзрийг уншлага хийх хөзрөө одоо сонгоно. 2-р хөзрийг уншлага хийх хөзөр, 3-р хөзрийг уншлага хийх хөзрүүдийг бас сонгох байна. Тийм болохоор за 1-р хөзөр энэ, 2-р хөзөр энэ. За энэ бүр гарч ирэх гээд байх шиг байна. За энэ 3 дахь хөзөр энэ. За энэ 3 хөзрөөр өнөөдөр хайрын уншлага хийнэ. Энэ хайрын одоогийн таны энэ хайрын харьцаа цаашдаа явна яах вэ гэдэг уншлага шүү. За тэгээ сонгоцсон байгаа гэж найдаад. Уншлагандаа орноо. За 1-р satisfaction. You let the energy of love хайрын хүч guide you to self-approval so that others no longer define who you are. Хайрын хүч бол одоо өөрийгөө одоо юу гэх юм? Хайрын хүч satisfaction. За таруу уншлагнуудаас уншиж аваад тэгээд англи хэл мань жаахан дутагдчихээн. Тэгээд англи хэлийг өнөөдөр нэг орчуулгын юугаа ойрхон бэлдэг байгаа юм шүү. За тэгээд уншиж чадах улсууд нь ингээд энэ satisfaction гэсэн энийг ингээд уншиж олно. За би бол ерөнхийдөө хөзрийг үг үсэг гэхээс илүү энерги уншдаг болохоор тэр нөгөө үг үсгэн дээр нэг тийм ач холбогдол өгдөг юм бол бас биш байгаа шүү ер нь. За тэгээ энэ дахиад deep love гэдэг. За энэ хөзрөөс мессеж авъя. Romance and love гэдэг энэ хөзрөөс мессеж авъя. За тэгээд үндсэндээ таны уншлагыг энэ 3 хөзрөөс уншлага хийх нь байна. За ингээд ихний хэлжинд тараад хөзрөөсөө. За 1-р сонголтыг сонгосон хүмүүст байна. Одоогийн харьцаа, энэ хайрын харьцаа цаашдаа өөр нэг яах вэ? Тэгээ бас одоогийн энерги нь яг ямар байна? Юун дээр анхаарахаар байна гэд ингээд үг мессежийг дамжуулъя. За тэгээ хөзрөө авъя. Одоогийн хайрын харьцаа. Одоогийн энерги нь яг ямар байна вэ? Цааны
одоогийн нэрэг темперанс. За Eight of Pentacles. За энэ хайрын харьцаа нь бол ерөнхийдөө нэг тийм одоо айгүй тийм сэтгэлээ одоо нэг хин нэгэнд үнэхээр ингээ хайртай тэгээ маш тийм нэг юугүйгээр одоо юу гэх юм одоо нэг хайрын харьцаа чинь одоо нэг чи тэгвэл тийм байвал би нэг юм байна гэдэг нэг юм нэг жоох нэг юу байдаг штэ нэг юу гэж хэлэх юм бэ тэр чи одоо нэг тооцоололтой нэг юм шиг нэг тийм хайр байдаг штэ тий чи тэгвэл би ингэн тэгэхгүй бол ингэхгүй ч гэдэг юм нэг. За тиймэрхүү бол биш. Бүр тас эсэргээрээ одоо ингээд нэг ямар ч нэг юугүйгээр хамгаалалтгүйгээр аль чадлаараа хэн нэгэнд бүр ингээд нэг хайраа дэвсэж, хайраа урсгаж бүхий л нэг өөрийнхөө боломжоор одоо нэг тэр хүнийг ингээд нэг хайрлаж байгаа, хайрлахыг хичээж байгаа яг тийм энерги байгаа байхгүй. Гэтэл энд нэг жоохон тийм жоохон сэтгэл дундуур байх тийм нэг жоохон хуурамч байдлын нэг тийм юм одоо таныг ингээд нэг аль сэтгэлээ дэвсэж аль чадлаараа хайрлах тусам одоо таныг хүсэхгүй байгаа нэг тийм хуурмаг байдал нэг тийм нэг бүрэн дүүрэн итгэлтэй биш байдал нэг тэгж үсэд байгаа. За тийм энерги гарч ирж байх юм. За одоо мөн бүдэр мань өөрөө жоохон тийм хуурмаг байдлыг нэг толинд туссан сарны дурс шиг тийм жоохон хуурамч байдлыг илэрхийлдэг. Гэтэл энийг бол аль чадлаараа одоо ингээд нэг тэр хайрын сэтгэлийн харьцаан дээр нэг балансаа олох гэж ингэж нэг сэтгэлээ юулж байгаа боловч тэгэд өөрийнхөө хийж чадах бүхнийг л одоо хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Өөрийн хийж чадах, өөрөөсөө хамааралтай байгаа бүхнийг хийж байгаа боловч тэрэн дээр тэр нэг сайхан хангалттай одоо тэр нэг өөрийн гаргаж байгаа сэтгэл шигээ тийм хэмжээний одоо тийм хариу үйлдэл хүлээж авахгүй нэг жоохон урам хугарлын байдал, жоохон хуурамч нэг тийм байдал үзүүлээд байна. За одоогийн энерги тийм байна. За тэгвэл тэгээд хэн нэг нь одоо нэг дандаа нэг өгөөд идэг нөгөөх нь одоо авч л байх хэрэгтэй юм шиг энэ хүнийг одоо ингээд хайр чи одоо нэг хайр сэтгэлийн харьцаа чи одоо нэг хоёр талдаа бие бинийгээ гэсэн сэтгэлтэй байж иж одоо өчүүхэн ч гэсэн одоо ингээд нэг хайрын илэрхийлэл чинь одоо нэг үгээрээ биш үйлдэлээрээ ингээд үзүүлэхэд нэг тийм хайр халамжгүй байдал тэгэл ингээд дандаа хэн нэг нь өгсөн нөгөөтгөн нөгөө авч явах ёстой юм шиг нэг тийм авж идэг нэг тийм алгаа туссан авж идэг тэгсэн хэрнээ эргээд нэг хариугүй хариу байдгүй нэг тиймэрхүү хайр сэтгэлийн харьцаанд одоо орчоод энэ хайрын харьцаа нэг тиймэрхүү байдал руу орцсон яваад байгаа юм байна. Тий. Тэгвэл тэгээд энэ хайрын харьцаа яагаад ер нь ийм чиглэл рүү явах ч уу? Тий, яагаад ингэж ч үгүй нэг асуугаад байгаа юм. Яагаад энэ хайрын харьцаа нэг тийм гоё балансаа олохгүй нэг нь дандаа хайрлаж ингэж аль чадлаа дэлгэдэг нөгөөх нь нэг тэмдэг байнгын юм болчихоо гэдгийг яагаад гэдэг нэг асууя. Юун дээр алдсан яасан болоод тэгчүү? Яагаад гэдэг дээр болохоор ингэж байна шүү. Одоо нөгөө анханасаа нэг юм ч гоё балансаа бариад ингээд нэг харьцах ёстой байдал хитрхи их өөрөө хайрлсан хүнийхээ төлөө одоо нэг өөрийгөө үгүй хийсэн байгаа байхгүй юу? Тэрийг л ингээд хайрлж ивэл гэдэг нэг тэрмэн л одоо нэг сэтгэл хангалуун юм уу эсвэл ингээд гоё одоо гадуур өхөн амьтантай уулзахтаа хувцас сайтай хоол сайтай ийм л байж ивэл одоо би яах вэ? Хайртай хүмүүс минь жаргалтай хайртай хүмүүс л одоо сайхан байвал гэд нэгэсэндээ өөрийгөө нэг жоохон
ингээд нөгөө нэг үн цэнэгүүдүүлсэн л байдлаас болсон байгаа байхгүй энэ харьцаа. Нөгөө өөрийгөө хайрлуулах ёстой гэдгээ мартсан. Тэгээ зөвхөн л одоо нөгөө хайртай хүнийхээ төлөө хитрхи их цаг зав байгаа бүхнөө зарцуулсныхаа одоо нэг юунд яагаад гэхээр тийм байдлаасаа болоод ийм болцсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр л одоо энэ би дандаа авч явах хэвээр би одоо өөх ёсгүй нөгөө энэ намайг дандаа хайрлаж явах хэвээр одоо тэгээд эргээд би хайрлах хэвээр гэдэг ямиг нь одоо нэгсэндээ мартуулсан л байхгүй юу. Анхны нөгөө өөрөө их хайрлсан хайр чинь өөрөө хүний тийм болгочлоо л доо. Анханаас нь юм байгаагүй ч үйл болж байна тий. Тэгэхээр нэгсэндээ одоо нэг энгийнээр ирэх юм бол нөгөө даврсаар л байхгүй юу. Давраад байгаа наа гэсэн санаал. Юм нөгөө нэг хайр сэтгэлийн харьцаач бай. Бүх юм ер нь ингэж хоёулаа ижил тэгш хэрэгтэй байж ээж ижил тэгш бие биенийг хайрлаж ээж ингээд хайрын амьдрал амттай цаашдаа юм болох байдал өнөөдөр одоо ингээд яс юм дээр зүгээр нэг тийм нэг гэрийн зарц шиг юм шиг гэрийн боол шиг юм шиг тэгж явах ёстой хүн шиг юм шиг болоод одоо нөгөө хайрын бурхан тэнгэр хаяад явлаа гэдэг шиг нэг жоохон тийм сүулдэ бараг энэ нөгөө нэг надад хайртай юу хайргүй юу ингээд нэг өчөөхөнтүүдийн халамж үзүүлэхгүй дандаа ингээд эргээд хариу байхгүй болохоор ингээд сүулдэ бүр ингээд айгу бүх юмд нэг тийм эргэлзэж байгаа байдал үүсэж эхэлсэн. За нэг тиймэрхүү нөгөө хит их хайр хүнийг нөгөө нэг сохолдог гэдэг шиг юм болоод байна л да энд. Тэгээ сүулдэ тэрнээсээ болж айгу тийм жоохон үнэхээр жоохон сэтгэл зүйн жоохон тийм өвдөлт мэдрээд идэг болчиход байгаа юм байна. Ер нь бол тэгвэл энэ хайр одоо тэгээ цаашдаа өөрчлөгдөх үү гэж асууя. Өөрчлөгдөх үү? Хайрын хайр норж унаад үгдэр юм. Хэлэх үг хэл байгаа болтой юм аа. Бомб нөрөө норж унаад. Энэ харьцаа цаашдаа өөрчлөгдөх үү? Яаж өөрчлөгдөх вэ? Яаж өөрчлөгдөх вэ? Ер нь бол өөрчлөх боломжтой гэж гарч байгаа юм. Энэ эрвээхээ энэ дээр айгүй хөөрхөн 1 2 3 эрвээхэнүүд өөрчлөгдөд байгаа байхгүй юу? Тэгэхээр та хүнийг хайрлах хэлбэрээ өөрчлөх юм бол энэ хайрын харьцаанд өөрчлөлт орж ирнэ гэж байгаа байхгүй юу? Та айгүй тийм эмгтэн үзэж байгаа бол эмгтээлэг за эрэгтэй хүн нь өөрөө тийм эрэгтэйлэг тийм бүжирхэг энергитэй одоо нөгөө харж хамгаалж хайрлах ёстой гэдэг үүрэг даалгаврыг нь одоо тэр нөхөртэй гэдэг юм найз залуудаа ойлгуулж тэгээ өөрөө эмгтээлэг айгүй тийм гоё зөөлөн энергиэр одоо ингээд нэг хүүхдлэг одоо өөрийгөө нэг нялах охин хүүхд шиг ингээд нэг аавда яаж эрхэлдэг вэ тийм ээ нэг охин хүүхдүүд яг тэр шиг нэг тийм гоё болох юм бол энэ харьцаа нэг байр суурьнда очихоор байгаа байхгүй юу? Тэгээ одоо би нөгөө тэх ёстой гэсэн бүх ачааллыг өөр дээр авах биш. Эсвэргээрээ бүр ингээд нэг эрэгтэй хүнд харах, хамгаалах тийм хүчрхэг байна гэдгийг нь мэдрүүлэх. Тэгээд зүгээр нөгөө боолн зарцах юм шиг хамаг ямыг нь хийгээд хамаг ямыг нь ингээд нэг ээж нь биш ямар тийм ээ. Одоо юу хайртай эхнэрэн шүү дээ. Тийм болохоор тийм талаасаа биш одоо нэг бага насны охин аавдаа эрхэлж байгаа юм шиг тийм хэлбэртэй байвал энэ хайрцаа өөрчлөгдөнө гэж гарч ирж байгаа юм. Хайрын хэлбэрээ өөрчил гэж. Хайрлах хэлбэрээ. Жохон хайрлах хэлбэр өөрөө сүултээ нөгөө жохон утгаалтцсан юм байна л да. Нэг тийм л юм болоод байна л да хөө.
Nine of Pentacles. Тэгвэл танд өөрөө өөртөө зарцуулах цаг, өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх цаг. За тэгээд өөрөө айгүй хөөрхөн тийм одоо нэг хэсэндээ өөрийгөө мартсан хүн байгаад байгаа учраас өөртөө цагаа зарцуулж, өөрийнхөө эрүүл мэнд гоо сайхандаа анхаарлаа тавьж, өөрийгөө эмгтээлэг гоё байлгахад анхаарал цагаа тавьж, за тэгээд мөнгө төгрөг зоос юм байдаг бол өөртөө анхаарал одоо тэрийг өөртөө зарцуул гэж хөзөр бол тийм юм ярьж байгаа байхгүй юу? Эрэгтэй хүнд жишээ нь энэ би нэг тийм гэрүүлээ хэтрээ нөхрөө наад залуугаа хэтрүүлж хайрлаад тэгээд өөрийгөө нэг үгүй хийчихсэн хүн л үзэхээр байна. Ерөнхийдөө энерги тийм байгаад байгаа байхгүй. Тийм болохоор энэ эмэгтэй хүн бай, эрэгтэй ч хүн бай ер нь нэгсэндээ өөр дээрээ анхаарлаа хандуулах цаг ирсэн. Өөрийгөө хайрлах цаг ирсэн. Тэгвэл энэ харьцаа бас чамайг ингэж их өвдөхгүй өөрчлөгдөх бол боломж байгаа гэж гарч ирээд байгаа юм. За тэгээд энэ юуны хөзрөөс deep love хөзрөөс энэ юун дээр өгөх одоо зөвлөгөө юу вэ? Нэгдүгээр группийнхэнд өгөх ангар том хөзөр. За илэрхийлэл. За илэрхийлэл. Нэг өсөндөө өөрөө нэг ингээ гоё сэтгэлээ илчлээд ярилцаж чадахгүй тий одоо ингээд нэг ярилцах боломжгүй ч юм уу ингээд сэтгэл дотроо ингээд хадгалаагаал ингээ яваад байдаг бол та аягүй гоё өөрийгөө илэрхийлсэн юм нэг мессенжерээр чат бичдэг юм уу эсвэл юм сайхан гараараа загтал бичдэг юм уу тэгээ өөрийнхөө юу хүсэж байгаа талаар ингээд нөгөө хамтрагчдаа тийм ээ одоо загтал бичиж болно. Хичнээн нэг гэрт ингээд олон жил ингээд амьдарчаар нэг тийм айгуу сериусны ингээд нэг ярих гэхээр ингээд нэг чадхаа байцсан ч юм уу те юугаач ярих байж гэдэг юм ингээд нэг тийм гоё ойлголцож чадхаа байчаад байгаа бол таныг ингээд загтлын хэлбэрээр ингээд одоо нэг сэтгэлээ илэрхийлээ тэгээд бас өөртөө ч бас загтал бичиж болох байхгүй юу нэг одоо нэг би тийм болно би ийм болно нэг манифест гэдэг шиг би тийм болно ийм болно ингээд одоо нэг гэсэн өнөөдрийн өдөр тутмынхаа нэг юм юуны хүсэж байгаа хүслийнхаа талаар загтал бичиж болж байна. Энэ хайртай хүнтэйгээ харьцаагаа өөрчилж чадахгүй аргаа олохгүй байгаа бол тэр хүндээ таныг загтал бичээ, мессенжерээр чат бичээ, юугаар нь ийм сэтгэлийн илэрхийлсэн өөрөө юу хүсэж байгаа, яахыг хүсэж байгаагаа ийм аюу гой тийм загтал бичвэл ингээд нэг ойлголцоход тийм амар болохоор юм байна гэж за тийм мессеж ирж байна. Тэгээд нөгөө амьдрал нөгөө нэг тийм ритм гэж одоо юу гэх нэг үйлдэл одоо нэг тийм нэг хоорондоо нэг тийм нэг харьцах тийм юу гэх юм тийм нэг зөв арга барил юм байна. Арга барилыг ингээд нэг гоё ярилцаж жишээ нь болохгүй байгаа бол тийм загтлаар харилцдаг арга барил тогтоодог ч юм уу үг хэллэгээ дамжуулдаг тийм арга барил одоо юу гэдгийг тэр сэтгэлийн үгээ илэрхийлэх тийм өөрийн гэсэн тийм арга барилтай болох хоорондын харьцаан дээр тийм арга барилтай болохыг хөзөр зөвлөж байна. За энэ хөзөр romance and love гэдэг энэ хөзрөөсөө ахаад нэг юу хэлүүлэх нь вэ гэдэг нэг мессеж аваадах юм. За тэгээд нэг амьдрал дандаа нэг урсгалаар байдаггүй. Тэгэхээр тэнгэрийн цаг гэж байгаа байхгүй юу? Тэнгэрийн цаг, divine time юм, тэнгэрийн цаг. Тэгээд энэ нэг цаг хугацаа бол тэнгэрийн цаг хугацаа бол хаашд ингээ бүхнийг харуулна. Тэгээд өөрийнхөө үзээгүй хараагүй юмдаа жишээ нь одоо нэг тийм яг бодтоор нэг болж байгаа гэж юм уу үзээгүй хараагүй юм дээр та магадгүй жоохон тийм энэ дээр яагаад вэ гэхээр нэг жоохон хардал цэрдэлтийн юм орж ирж байгаа шиг
байна. Тийм болохоор үзээгүй хараагүй юмдаа бол итгэх хэрэггүй тий. Харин ер нь хайрын хүчинд итгэх хэрэгтэй. Хэрв танд ингээ ямар нэгэн юм одоо ингээд нөгөө таны сэтгэл тавгүй таалагдахгүй юм хэрв тохиолдож байгаа бол энэ бол өөрөө Тэнгэрийн цагаа одоо нөгөө болох ёстой болох цагтаа болж байгаа бүхэн танд ухаарлыг өгөх, өөрийгөө өөрчлөх, энд өөрийгөө хайрлах шалтгаан, өөрийгөө хайрлах цаг нь иржээ гэсэн тийм ойлголтуудыг өгөх гэж одоо юм бүхэн бол тохиолддог. Янз янзын асуудлууд бол тохиолддог байгаа шүү гэдгийг одоо хөзөр болвол хэлж илэрхийлэхийг хүсэж байна. Тэ. Танд дамжуулж байгаа үг нь бол за тийм байна. За тэгээд цаашид энэ харьцаа өшөө илүү одоо гүнзгий дэлгэрэнгүй мессеж мэдээлэл авах бол одоо цаашид өөр дээрээ өөртөө цагаа зарцуулж гисэн тохиолдолд юм бол өөрчлөгдөл гэж юм л да. Энд айгүй тийм гүнзгий нэг сэтгэлийн шарах байгаад байна. Энийг одоо нэмэлт уншлах дээр тэгээд энэ харьцаа цаашдаа нэмэлтээр ч юм уу хувийн уншлаган дээр яг авч дэлгэрэнгүй харуул болох юм. Тэгэхгүй л одоо ингээд нийтийн уншлах хэтэрхий их удаан уншлага болчоор YouTube-ийн апплод энэ төр жоохон удаад айгүй төвхтэй хэцүү байгаад байдаг юм аа. Тийм болохоор энэ удаагийн уншлагыг за ингээд 1-р группийн уншлага ингээд өндөрлөе доо тийм. За би YouTube дээр одоо бичлэгүүдээ айгүй бага оруулж байгаа. Тэгээд өөрт жоохон хувийн цаг жоохон хүрэлцэн муутай байгаа. Тийм болохоор нөгөө хувийн уншлага авъя гэсэн хүмүүсийнхээ очихад үнэхээр нэг чөлөөтэй хаа нэг юм YouTube-ийн мессежээ нэг ядаж нэг 7 хоногтой ганц бичлэг уулын нийтэд оруулж ивэл гэж ингээ бодох юм. Тэгээд хэрв та бичлэг оруулахгүй удаж ивэл зүгээр намайг хувийн уншлагыг бол хийж байгаа шүү гэдгээ бас нэг зарын чанартаа дуулгах чи. За ингээд 1-р группийн уншлага сонссон танд баярлалаа. За 2-р группийн уншлага kindness гэдэг. You are humanitarian, made of love and you are able to share that energy with others. Та бол одоо хүнлэг тэгээд хайрыг бол бүтээгч. Тэгээд энэ хайрын бүтээгч энерги бусдад ингээд бас ингээд түгээе гэсэн. За тийм мессеж ирж байна. За манай 2-р группийнхэнд зориулсан энэ хайрын харьцаа цаашид яах вэ гэсэн уншлага хийгдэж байна. За энэ хайрын харьцаан дээр одоогийн байгаа энергийг нь эхлээд авъя. Энэ хайрын харьцааны одоогийн энерги. Энэ хайрын харьцааны одоогийн энерги. За ер нь бол гэр бүлтэй тийм сайхан тогтсон амьдралтай үр хүүхэдтэй яг гэр бүлийн амьдрал бол уулна тийм айгүй сайхан юу хүмүүс байна. Одоо тийм тогтсон сайхан одоо тийм боломжтой амьдралтай сайхан тийм гэр бүлийн хүн байгаа юм байна. Гэтэл гэж нэг юм гарч ирж шүү. Гэтэл таны амьдралд нэг тийм өөр нэгэн хин нэгэн орж ирээд байна л да.
таны гэр бүлтэй амьдралын хажуугаар өөр хэн нэгэн орж ирээд таныг бүр яахаа мэдэхгүй байдалд оруулж айгүй их тэгж хувийн амьдрал руу чинь хайр сэтгэлийн харьцаа руу чинь их тийм өстой нөгөө зарим үед та бүр яахаа мэдэхгүй одоо өстой үнэхээр тийм юу яаж байна эргэлзэж чинь уулмал та амьдралтай тийм айтайхан сайхан амьдралтай тийм хүн байгаад байна. Гэтэл нэг өөр нэгэн орж ирж байна. Тэгээ үнэхээр өөрөө тэр нөгөө нэг орж ирсэн өөр хүнтэй цаашид яах вэ гэдэг дээрээ бүр үнэхээр яах учраа бол олохоо байжээ. Тэгээд өөрөө бүр үнэхээр төрж байгаа нэг за одоогийн байдлын энерги бол нэг тийм юм гарч ирж байна шүү. За зарим нэг хүмүүс нь бас ингэж ч орж ирж байна. Зарим нэг хүмүүс нь болохоор гэр бүлийн харьцаанд нь тийм гадны хүмүүс эдгээр гадны хүмүүс нь одоо яадгийн энэ сайхан гэр бүлийн харьцаанд нь хоёр талын хаднууд нь байдаг юм айгүй их ингээ орж ирээд амьдрал руу бүр хэтэрхий орж ирээд тэгээд чийдгсэнгүү төр тэглээ гэл нэг юм хов жив хэрүүл жижиг шажиг юм ингээд нэг яриад ингээд тасрахгүй тэгээд энэ дунд нь яг өөрөө бол ингээд нэг тийм ингээд нэг үнэхээр ингээд нэг тайван байж чадахгүй нэг тийм төвөгтэй байдалд орсон байгаа. За тийм. За нэг тийм харьцаа орж ирээд тэрнээс болоод үнэхээр одоо тэр одоо бас нэг юунаас хитрэн гэдэг шиг нөгөө юу гэдэг вэ нэг боломжит хэлбэрээс ихтэн гэдэг шиг нэг жаахан тийм өөрийг чинь нэг тийм үнэхээр гониглуулсан яагаад шийдэж чадах байсан байдалд байна. Энэ харьцаа яагаад ийм болцсон гэдгийг бас нэг асуумаар санагдчихээн тийм. Өөр нь бол гэр бүлтэй сайхан ийм байдал гэтэл яагаад ийм болчих вэ? Хэрв тэр хөндлөнгөөс амьдралд нь орж ирсэн тэр нэг 3 дахьч одоо өөрийг чинь толгой гэргүүлээд байгаа тэр хүн тэгээ энэ харьцаа юу нь яагаад ийм гэдэг нэг асуулт аваад дээр хариулт аваад байна. Тэгээд өөр айгуу тийм нөгөө бониглаад байгаа байхгүй гол нь энэ дээр хүн орж ирэхээр хүний амьдралыг нэг гоё ингээд баяр хөөртэй аз жаргалтай тийм сэтгэл дүүрэн болгож байгаа бол нэг өөр хэрэг. Гэтэл таны хувьд энэ харьцаа ерөөсөө таныг айгуу тийм зоогоод байгаа харьцаа айгуу зовлонтой бүр яахаа мэдэхгүй байлгсан. Түр зөө яагаад энэ харьцаа ийм хүнийг зовоосон харьцаа сэтгэл зовоосон харьцаа болоод байгаа вэ? Үнэхээр нойр өрөхгүй ёстой. Орхиод явъя гэхээр чадахгүй байгаад байна. Үнэхээр одоо энэ харьцаа болий орхиод явъя гэхээр чадахгүй тэрнээсээ болоод үнэхээр тэрэнд ингээ хөдлөгдчихэд өөрийн ухаан мэдрэлгүй болсон юм шиг хөдлөгдчихэд тайван амар амгалан ерөөсөө байж чадахгүй болоод нойрч хүрэхгүй хоолч орохгүй болсон. Тэгээд тэрийг араас нь одоо юу гэдэг ингээд нэг очиж уулзмаар санагдаал тэрнтэй одоо хамт баймаар санагдаал за тэгээд нөгөөдхийгөө олж уулзъя тгий ингэхээр яг цаг дээрээ тулахаар нөгөө толгой эргүүлсэн хүн чинь яг цаг дээрээ тулахаар болохоор чиний хүслээр болоод нэг ирээд уулзаад ч юм уу олдоод ч юм уу нэг тийм чиний энэ үг хэлдүү хоолойг сонсоод чамайг тайван сайхан тайвшруулахад ерөөсөө ингэж нөлөөлж туслахгүй чамд дэндүү ийм сэтгэлийн шарах ийм байдалд оруулчихад өөрөө ч олдохгүй бараг холбоо барихгүй ч байгаа юм шиг. Тэрнээс нь болж чи бүр үнэхээр одоо нэгсэндээ сэтгэл маш ихээр ингэж нөгөө татагдсан тэгсэн хэрнээ
эргээд тийм харьцаа сайн сайхныг өгч ийн гэхээр үгүй танд бүр асар их тийм сэтгэлийн шаналл зовлон бүр нэг тийм байдлыг л өгөөд байна л да. Тэгээ энэ хүн тэгвэл яагаад зорилго нь юу байсан? Энэ их сонирхолтой. Яах гэж энэ хүнээр ингэж одоо тоглоул гэж бараг тэгж бодогдохоор юм байна л да. Яах гэж уул нь бол энэ хүн эхлээд яг тэр хайрлсан сэтгэл нь ч юм уу тантай харьцажсэн хандлага нь ч юм уу эхлээд бол тийм худлаа хуурамч тийм таныг юу яахаар одоо ингэж зоохор хэмжээний бол байгаагүй байгаа хгүй. Тэр хүний сэтгэл анханасаа бол танд одоо ингэ нэг үнэхээр л одоо дурлсан байт юм уу тийм. Тэгээд ингээд цэцгийн баглаа барьж идэл өөрийгөө доолохгүй байгаагаараа л ингээ харьцсан байгаад байна. Гэтэл энэ дунд өнөөдөр таныг ийм байдалд авчруулах нэг тийм юм болоод өнгөрчөөд байна л да. Тэ. Юу болсон тэгвэл одоо яг уул нь энэ одоо эргэтэл хүн юм шиг байна. Эмэгтэй ч хүн мэдгүй. Танд яг л ингээ нөгөө нэг эхлээд дурлсан, сонирхол татсан, тантай харьцаа холбоотой байсан. Тийм үнэхээр нөгөө нэг бодитоор бүх ингээ байсан. Тэгтээ ямар гэдгийг мэддэхгүй нэг шалтгаанаас болоод өөрөг чинь одоо бүр үнэхээр юм хүндийг хэцүү байдалд оруулсан байгаа байхгүй юу. Тэгчээд өөрөө болохоор бас тийм амар байгаа бол биш. Аль болох тайван амар амгалан тийм нэг өөрийгөө тэр харьцаанаас нэг тийм сэтгэлийн зовлон шаналгаагүй авч үлдэх гээд нэг тийм тайван амар амгалан байхыгаа сонгочод байгаа байхгүй юу. Гэтэл та болохоор тэгж чадахгүй байгаа байхгүй юу. Таныг айгүй их хүчтэйгээр өөртөө татчихаал одоо нөгөө үрийн суулгаж ингэж хамаг ямиг ингэж нөгөө нэг сайхан хайрын эхлэл шиг үрийн суулгаж ингэж орхичхоол за одоо тэгэл нөгөө цаашаа цэцгэлнэ гэдэг шиг ингэж нөгөө нэг яг гоё нөгөө хайр цэцгэлээд эхлэхийн цагт өөрийгөө татчихад байна л да энэ хүн чинь. За тэгвэл татсан шалтгаан нь юу юм гэж л асууя. Өөрийгөө татсан харьцаа шалтгаан нь яг юу болов гэдгийг асууя. Харьцаа шалтгаан нь яг юу байваа? Энэ өөрийгөө болж татсан. За энэ өмнө аваа Wheel of Fortune үзрээр нэмэлт таваадах юм. Нэмэлт Wheel of Fortune дээр. Энэ яагаад болсон бэ гэхээр энэ алсын холдоо айгуу тийм ирээдүггүй цаашид нэг удаан үргэлжлэх харьцаа биш. Нэг өсөндөө за миний заяаны хань биш ч гэдэг юм уу. За битүүр цаашдаа нэг тийм удаан гэж нэг үргэлжлээд ингээд нэг одоо нэг ирээдүгөө бол нэг тийм цаашид хол явахгүй харьцаа юм байна л гэж бодсон байгаа байхгүй юу. Тэгэл одоо ер нь болиё гэж уул нь бол татагдсан анхны ингээ сэтгэл нь бүгд өнөн байсан. Тэгэхэд нэг харьцаж үзээд тэгээд энэ харьцаа цаашдаа нэг тийм хол үргэлжлэхгүй нөгөө ирээдүггүй юм байна л гэж ингэж бодоод сүүлдээ энэ өөрөө ч гэсэн баг энэ харьцаанаас бүр нөгөө юуны одоо ч нөгөө магадгүй та айгүй их контролдох гэсэн юм шиг орж ирээд байна л да. Одоо нэг хартай юм шиг ингээл нөгөө хаана явж ийн яаж инээж ингээл мөнхийн нэг тийм одоо нэг жоо тийм одоо нэг чихэн дээр нь хон хуйлаа гэдэг шиг ингээл байнгын нөгөө нэг ингэ бүртгэх гэл янг гал контролдохгүй эсвэл мөнхийн хамт байх гал тэгэл нөгөө нэг тийм тэр нь энэ хүнд айгүй тийм нөгөө толгойн өвчин болно гэдэг шиг уул нь өөрийнх нь хүсэл нь энэ хүн чинь тэгж хүсээгүй байхад
тэр нь айгүй тийм төвөгтэй ядаргаатай санагдсан. Тэгээд за цаашид энэ миний нэг ирээдүй биш ч юм уу, ирээдүйд бит хоёр нэг ихнэр нөхөр болохоор биш юм байна ч гэдэг юм уу. Нэг холын ирээдүйдээ харьцаа биш байна гэд энэ хүн нэгсэндээ үрийн суулгачаад тэгээд одоо өөрийгөө татчихад байгаа байхгүй. Шалтгаан нь болохоор тэгээд та тэрнээс нь олж одоогийн байдлаар үнэхээр өөрийгөө 50 амгалан чөлөөтэй байлгаж чадахгүй жоохон тийм шаналгаатай болчиход байна л да. За тэгээ энэ харьцаа тэгээд одоо цаашдаа тэгээд одоо яг ямар болох юм? Цаашид Куно фонс дээр нэмэлт авахыг куно фонс дээр нэмэлт зурагыг энэ ер нь бол ингэж орж ирж энэ ер нь үүлийн үрийн харьцаа. Тэг үүлийн үрийн харьцаа. Тэгээд энэ харьцаа танд айгүй их тийм ухаарл өгөх гэж тантай учирсан. Тэгээд та энэ харьцаанаас айгүй тийм өөр хүн болж өөрийгөө ирж олж хайр гэж юу юм бэ? Хүнийг хайрлна гэж юу юм бэ? Хүнээр хайрлагдана гэж юу юм бэ? Тэгээд амьдралын одоо яг чухал нь яг юу? Гэх жишээний танд айгүй тийм нэг айгүй гүн гүнзгий хайрын тухай ойлголт ухаарлыг өгөх гэж энэ харьцаа учиржээ. Тэгээд та энэ бүхнийг ер нь бол эндээс маш гоё ухаарлыг бол олно. Одоо танд хичнээн юм хэцүү байгаа байсан ч би хаана юун дээр алдав, тэр яагаад ийм болов гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар та энэ харьцаанаас одоо танд хэцүү байсан ч та тун удахгүй ингээд нэг ухаарлыг олно. Тэгээд энэ хүнийг одоо ингээд нөгөө тавьж явуулах хэрэгтэй юм байна. Ер нь бол алдаа мардаг одоо энэ харьцаанд дээр бол ер нь одоо тийм нөгөө Aesop Swords гэхээр тийм нөгөө нэг шийдвэр гаргах тийм тавьж явуулах талаас нь шийдвэр гаргах гэж юм л да. Ер нь бол та бол энэ харьцааг цаашид зүгээр тэр хүнийг эрх чөлөөтэй өөрөөр нь орхий, өөрийгөө ч чөлөөлье гэд одоо ёстой нөгөө юундаа найдна одоо нөгөө амьдралынхаа нөгөө тойрог зураг жамдаа найдаад тийм тэгээд бүхнийг тэгээд ёстой нөгөө болох ёстой юм болгоороо болог гэд өөртөө энэ дээр айгу ухаарлыг болоод тэгээд сүүлд нь та энэ харьцаанаас тийм бүр эцсийн бүлэгтээ цаашдаа бол тийм сайхан одоо хайрын тухай ойлголт тэгээд нэг тийм сайхан юутай юу гэх юм эрх чөлөөг олно энэ харьцаанаас эцсийн бүлэгтээ. Энэ хүн буцаад ирнэ гэж бол ерөөсөө нэг тэгэж бол хэлэхээргүй байна. Тэгэхдээ тэр мэрийг бол одоо хэрэг буцаж ирэх үү яг эрүүл хязээ ирэх үү гэдэг юм уу. Иймэрхүү ингээд нарийн дэлгэрэнгүй асуудлыг бол хэрэг танд энэ мессеж тааш тохирч бол хувийн уншилгаар аваарай. Тэгэхээр хоёр одоо ингээд 3 группийн уншлага уншихаар цаг айгүй их ордог. Тэгээд YouTube дээр аплод хийх юм их айгүй хэцүү удаан болдог. За тэгээд энэ хувийн уншлага биш учраас ерөнхий уншлагыг одоо ингээд үндсэндээ жоохон өндөрлөх тал руугаа болж байна. Тэгээд энэ харьцаа хэрэг цаашдаа бүр ингээ яавал яах вэ ийхүү гэд нарийн ширийн юмнуудыг хэрэг асуух танд шаардлага гарах юм бол хувь чатаар Facebook-ийн хувь чатаар орж ирж цаг авч иж үзүүлж болно. За би танд одоо Romance and Love гэдэг хөзрөөс нэг тийм яг юу гэж хэлүүлэх байна гэдэг дээр нэг мессеж аваад тэгээд энэ өндөрлөе гэж бодож байна. Waiting.
шин холбоо. Дахиад нэг өдрөөс аваадах юм. За энэ буулт хийх гэсэн утга гарч ирж шүү. Буулт хийх. За тэгээ харьцаа холбоотой байх буулт хийх. Хайр бол сүнснүүдийг холбогч гүүр юм а гэж юм. Хайр бол сүнснүүдийг холбодог гүүр. Тэгэхээр сая би таны энэ харьцааг танд айгүй тийм ухаарлах үүлийн үрийн харьцаа юм байна гэж хэлсэн маань бас ингэж холбогдож юм л да. Ер нь бол таныг ингэж шаналгаж ингэж яаж байгаа энэ харьцаа ч нөөрөө таны үүлийн үрийн харьцаа тэгээ сүнснүүдийг холбодог тийм гүүр юм аа гэд. За тэгээд энэ буулт хийх гэж энэ компромисс. Learn the art compromise in the relationships. Хайр гэдэг бол өөрийн бүхнийг өөрийн болгох биш, өөрийнхөө захирах биш. Одоо нөгөө хайртай хүндээ ойлголцож буулт хийхийг бол үндсэндээ одоо нөгөө хайрын аюу тийм том илэрхийлэл гэж байгаа байхгүй юу? Өөрийнхөө байлгах гэж зовх тусмаа хин нэгнийг өөрийнхөө байлгах гэх тусмаа хүн одоо нөгөө зовдөг учраас хин ч хүнийхээ нэг өслөр байхыг хүсэхгүй шүү дээ. Хүн бүхэн өөрийнхөө байхыг хүсэж байгаа болохоор. Тийм болохоор хайр гэдэг хүнийг байгаагаар нь хүлээж авч буулт хийхийг үндсэндээ хайрын хамгийн том илэрхийлэл гэж хэлээд байгаа юм. Тэгээд таныг түрүү хамгийн анхны сонголтын үзэр kindness гэдэг өөрийнхөө хайрыг бусдад түгээх гэж. Хүн нөгөө би хайрлагдах хэрэгтэй би одоо нэг тийм авж явах алавтай юм шиг нэг тийм болчдөг шүү дээ тийм. Тэгэхээр тийм биш. Бусдыг нөгөө хайрын хүчээр энергиэр ингээд нөгөө бусдад нөгөө тэрийгээ түгээх гэсэн тийм хөзрийг сонгосон бай. Тэгээ энэ бүхэн яг ингээд сүулдэ холбогдчихл байна л да. Тэ. За ингээд 2 дугаар группийн уншлага энэ хүрээ дундралж байна. За таны хайрын амьдралд амжилт хүсье. Хайрын амьдралд нь маш их өндөр амжилтыг хүсье гэж бодож байна. За одоо 3 дугаар группийн уншлага эхлэх гэж байна. Release. You have the ability to give over unwanted energies. Та өөрийнхөө хүсээгүй энергиудыг бол одоо нэг өөрөөсөө ингэдэг нөгөө тийм нэг орхиж явуулах. Тэгээд ертөнцөөс бол нэг хайрын энергийг одоо танд ингээд нэг байнга ингээд өгж идэг учраас өөртөө хэрэггүй байгаагаа зөрүүлж одоо нэг гэсэн ингээд нэг релиз ингээд нэг юу сэлгэлт хийх тийм ээ. За тийм. ертөнц бол цаг минут мөч тутамд танд ингээд нэг шинээр хайрлах, шинэ энерги дүүрэн өгж идэг. Тийм учраас хуучныг гаргаж явуулж, шинийг оруулж ирж, нэг гэсэндээ орон зайг үүсгэж ингэж нэг өөрчлөлтийг ингээд оруулах хэрэгтэй байд гэсэн тиймэрхүү одоо нэг мессеж орж ирж байгаа байхгүй.
За одоо юуны 3 дугаар группийнхний үзрүүдээ нэг жоохон сайн ойлгоотой. Ойр уншлага хийгээгүй бас байна. Ашиглагдаагүй үзрүүд байгаа дээ. За 3 дугаар группийнхний энэ хайрын харьцаа цаашид юу нь яг яах вэ гэдэг сэдвтэй уншлага эхлэх гэж байна. За тэгээ одоо болохоор энэ хайрын харьцааны яг одоогийн байгаа энергийг авъя. Энэ хайрын харьцаа яг одоогийн байдлаар яг ямар байна вэ? Энэ хайрын харьцаа одоогийн байдлаар 3 дугаар группийнхний хайрын харьцаа одоогийн байдлаар. За бас л нэг энэ хүмүүс жоохон хайр сэтгэлийн асуудал харт юм дээр бас жоохон ер нь л нэг тийм асуудлуудтай байгаад байна уу? Би ч одоо хүзрүүдэд зөв харуулж барьсан биз дээ тийм зөвхөн буруу янз л байна. За тэгэхээр энэ буруугаараа гарч орж ирж байгаа юм байна. За тэгэхээр ингэж байна. Хайрын харьцааны одоо нэгсэндээ нэг тэнцвэр баланс алдагдсан. Тэ? Тэнцвэр баланс алдагдсан. Одоо цаашид одоо энэ харьцаагаа яг яахаа мэдхээ бол үнэхээр болж нүдэ болгоцсон өөрөө нэг хориод ашиглалтанд орцсон хүн шиг тэгээд өөрийгөө маш ихээр тийм нэг хамгаалсан энергитэй байна. Энд ер нь хайр гэж юм байна уу гэж сүултээ маш их эргэлдэж байна. Надад хайртай юм уу? Энэ надад хайртай гэж хэлэн гэхэд ч хэцүү, итгэн гэхэд ч хэцүү. Үнэхээр ингээд одоо тийм үйлдэлийг хараад ч юм уу тэгэхээр одоо нэг хайртай гэж итгэж энэ харьцааг цаашаад ингээд үргэлжлүүлнэ гэхэд одоо тийм айгүй хэцүү санагдаж байгаа тийм нөхцөл байдал дээр байгаа байхгүй юу? За тэгвэл энэ харьцаа яагаад тэгвэл энэ ямар сони хүмүүс ч одоо их тийм хуурамч болсон юм биш үү? Одоо ер нь үнэн юм гэж байна уу гэдэг шиг. Би одоо яг ингээд 25 онд ингээд хайрын уншлага хийж хахад ерөөсөө нэг иймэрхүү юм мэддэхгүй энэ 26 он гарснаас хойш анх удаа энэ хайрын уншлага хийж ин 3 групп дээр гурвуулан дээр нэг тийм хуурамч маягийн юмнууд айгүй гарч ирж байгаа байхгүй сонио. Хүмүүс одоо яг ямар ч тийм нэг юугүйгээр цензургүйгээр хүнийг хайрлаж чадхаагаад одоо ямар нэгэн ашигтай байдалгүйгээр хүнтэй найзалж чадхаа байгаад яг нэг үнэхээр тийм болцсон юм биш үү? Бүр яг энэ хүзрийн энерги нийтийн эн чинь энерги уншигдж байгаа учраас 3 групп дээр гурвуулан дээр нэг юм сонин гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ одоо хүнд итгэж үнэмшиж хайрлаж өвгөнд одоо гэхэд юу нэг тийм хэцүү болсон цаг үе юм биш үү? Үнэн хаана байна гэдэг л. Тэгэл нэг бие биенийхээ сэтгэл зүрхээр баахан тогсон, сийдсэн, хуурамч тийм бүгдээр л адилхан сэтгэлтэй зүрхтэй хүмүүс байж ээж бие биенийхээ сэтгэл зүрхээр тийм хайр гамгүй тоглосон баахан хуурамч дүр төрхтэй нэг тийм ашигтай байдлыг хүнээс дандаа хайсан нэг тийм л харьцаанууд ямар сонин их илбэгссэн юм. Яг тэгж гарч ирээд байна шүү дээ бүр өрдөөл. Тийм бүр үнэхээр энэ ч одоо хүн ч бай амьтан ч одоо өрдөөл хамгийн нарийн нандин юм чи ерөөсөө энэ сэтгэл зүрх хайр байгаа шүү дээ. Гэтэл энэ дээрээ бүгдээр хуурамч болсон юм шүү хаашаа юм би ч одоо. Хүн хүнээрээ байж чадхаа байсан гэсэн үг юм уу бүр одоо. За тиймэрхүү. Тэгээ энэ яг таны уншлага дээр зүгээр яг ингээ 3 групп дээр ерөнхий нэг юмрууд гарч ирсэн болохоор бүр жоохон тэр тал дээр нэг жоохон ярьчлаа. Тэгээд жаахан тийм гонсойсон өнгөрсөнд нэг жоохон тийм гонсойсон байдалтай байна. Яахаа мэдхээ байсан. Үнэхээр уур уцаар хүрсэн. За тиймэрхүү байдалтай байгаа юм байна. Тэгвэл энэ харьцаа ер нь яг тийм юунаас болоод ийм 50 биш юм болцсон бэ гэхээр өнгөрсөнд болгоод өнгөрсөн нэг тийм
одоо нэг сэтгэл дундуур үйл явдлаас болцсон байгаа байхгүй юу. Гэтэл ингээд бүгд ингээд нураад унаад ингээд тасгарцсан биш. Уул нь энд нэг хоёр ингээд босоо аяга байгаа. Та тэрийг ингээд нэг харах тийм ямар ч тийм нэг сэтгэлийн чадалгүй тэнхээгүй бүр заримдаа бүр тэр байгаагаа хайрлах харахыг хүсэхчгүй тийм нэгсэн та айгу тийм ууртай тийм омогтой байна л да. Тэгээд өнгөрсөн тэр нэг болоод өнгөрсөн нэг тийм асгасан бүтлгүй болсон нэг тийм харьцаан дээр үнэхээр тэгэж өстой бухимдаад яахаа мэдгээ байгаад өстой энэ надад хайртай юугүй юу гэдэг дээрэр гэлцээд байна. Энэ дээр энэ найз нөхдөдтэй холбоотой уул нэг тийм найз нөхдөдтэй холбоотой ууж идсэн тийм баяр наадам дээр нэг жоохон сэтгэл гонсголгох юм болсноос болоод байгаа юм шиг байх юм даа. Хамтдаа нэлээ хэдүүлээ нээж ууж идсэн нэг юм баяр наадмын газар дээр сэтгэл гонсголгох одоо урагири буюу нэг юу гэдэг лээ. Жоохон тийм гондмор түнэрхмаар юу тийм процесс болсон байдлаас болоод байгаа юм шиг байна да. За тэгээд цаашид хамгийн гол нь энэ сэтгэл унсан юу яасан байдал засагдах уу? Хөдөлгөөнгүй яаж чадхаа байж байгаа энэ байдал засагдах уу гэхээр болохоор засагднаа гэж шүү. Засагднаа. Тоохгүй засагдах юм шиг байна да. Гайгүй болчих юм байна да. Одоо юмны учир үнэн мөнний нь олдог ч юм уу те. За энэ дээр болохоор тэр нэг сая ярьсан шүү дээ нэг заа нэг одоо нэг хэдүүлээ найз нөхдөр ууж идсэн харьцаан дээрээс нэг жоохон сэтгэл готрохаар юм болоод тэндээс уурлаад одоо яахаа мэдгүй хөдөлж чадхаа байгаад байсан энэ харьцаа тун удахгүйгээр одоо нэг учир начраа бол олноо. Одоо нөгөө буруу ойлголт төрсэн байсан бол буруу ойлголтоо одоо нөгөө засаж залруулах тийм боломж шанс ирнэ. Эсвэл одоо юу гэдгийг тийм сайхан ярилцах энэ одоо яг энэ байгаа байдлаар бол одоо залуу хосууд байвлаа гэхэд одоо баг нэ салж хацах дээр тулцсан зөвхөн тэр өөрийгөө харж ясан бол эргээд нэг ярилцах хоёулаа нээлттэйгээр бүх юмаа ярилцаад нэг учир начраа ололцох цаг хугацаа бол одоо ирэх юм байна цаашдаа яах вэ гэдэг дээр бол цаашд ирнэ. Нэг одоо нэг залуу гэр бүл байсан бол одоо энэ залуу гэр бүл нэг буруу ойлголцсноос болоод баг энэ гэр бүлийнхээ харьцааг буруу дэштэй боли салхи дээр өртөл тулж иржсэн байх магадлал байгаад энэ харьцаан дээр. Тэгээд нэг үнэн ололцоод нэг одоо хин буруу тань байдгийн тэр нууцлалтаа гойгаад ингээд айгу хөдөлгөөнд ороод харьцаа бол зөв зүгтээ айтаахан тийм зөв залагдаж явах юм байна. Санаа зовлтгүй. Энэ дээр бол санаа зовлтгүй тайван амгалан баймаар байна. Уул нь бол ягаад гэвэл энэ харьцаа ингээд дуусах харьцаа биш учраас одоо нэг өөрийгөө зовоож шаналгаж уурлаж бохимдож ингэснийхээ оронд тайван бай. Тэрийг хүлээзнэд байж гэж байгаа хгүй. Одоо хин нэгэн буруу та тэр намайг тэгшлээ гэж бодож байгаа бол тайван хүлээзнэд ингээд хэсэг ингээд нэг одоо асуудал болгоод байлгүйх шиг хэсэг хүлээзнэд байж хад үнэн аяндаа олдоод одоо тэр буруутай гэж бодож байгаа юм чи ярьж тайлбараа тавьдаг юм уу? Эсвэл одоо үнэн мөннээ сайхан ярилцаад ингээд бүх юм чинь учраа олчихоор байна уу? Тийм болохоор энэ дээр нэг тийм гонж готорж уурлаж тех нэг онцгийн шаардлага байхгүй.
Тэнийг 50 амраад байж л гэж энэ да. Тийм ноцтой асуудал биш юм. Ноцтой асуудал шалтгаан бол биш юм байна нөө гэж хэлэхэд шүү хөлзөр бол. Тий. Зүгээр нөгөө хэтэрхий жоохон одоо л нэг хүчрийн болно шүү дээ. Яасан ийсэн гэж нөгөө нэг тэрнээсээ болж өөрийгөө жоохон зовоод байгаа шүү. Тэгээд тун удахгүй тайвширнаа. Тун удахгүй тайвшрах болохоор та 50 байгаарай гэж хэлмээр байна. За энэ харьцаан дээр deep love, romance and love хөлзөрөөс нэг хөлзөр татаад. За хэлэх 3 дугаар группийнхэнд хэлэх үг, мессеж юу вэ? Long distance. Энэ бол урт хугацааны харьцаа учраас жижиг шажигэн болгонд анхаарал тавьж өөрийгөө зовох хэрэггүй л гэсэн юм хэлэх гээд шүү ер нь. Амьдрал чинь урт удаан хугацааны юм учраас нөгөө итгүүл итгээд гэдэг шиг л тийм ээ. Тийм л юм хэлэгдэх гээд байна шүү дээ. Хайрынхаа амьдралыг илүү гоё өнгөлөөд өөрийгөө өнгөлөөд хайрын амьдралаа илүү гоё өнгөлөөд өөртөө итгээд одоо тийм өөрийгөө илүү хүчрэхэг болгоод гоё өнгөлөөд тэгээд гоё өнгөлөөд тэгээд хэрв энэ холын зайд харьцаа юмд байдаг бол тий энэ одоо магадгүй хоёр өөр оронд байлаа гэхэд ингээл би энийг хардаж сэрдснээсээ болоод уурлаад учрлаад ингэж байгаа бол энэ харьцаа холын зайны энэ хайр чинь өөрөө хүний хайрын жинхэнэ нөгөө нэг одоо шалгуур болдог учраас тийм ээ. Жинхэнэ хайр бол цаг хугацаагч, орон зайгч алийг нь ч даван туулаад тэгээд нөгөө нэг даван туулах шалгуур байдаг. Тийм болохоор аливаа юмд хүлээцтэй тайван тэгээд өөрийгөө өнгөлж гоёод гэж байгаа шүү дээ хамгийн гол нь. Өөрийгөө энэ хугацаанд харин ч өөрийгөө өнгөлж, өөрийгөө гоё байлгаж, дээрэс нь өөртөө итгэлтэй болж тэгээд цаг хугацааны шалгуурыг даван туулвал энэ харьцаа өөрөө ерөөсө урт хугацааны тийм нэг жижиг шажиг нэг ганц орой ууж идсэн явдлаар ч юм уу ганц нэг тиймэрхүү юмд нэг нөгөө нэг одоо нэг болоод холдоод салаад авах хэмжээний тийм богино настай харьцаа бол биш байна. Тэрэн дээр бол итгэлтэй байж болохоор юм байна. Нөгөө та 50 байл гэсэн тий. За ингээд 3 дугаар группийн уншлага төслөө. За би тэгээд яг нь нэмэлтээр миний уншлагыг сонсдог хүмүүст нэг нэмэлтээр мессеж хүргэхэд одоо YouTube-ийн бичдэг ажлын хажуугаар давхар ингээд хийх гэхээр надад нэг тийм цаг хугацаа тийм хангалттай биш. Жинжигээр бичлэг хийгээл видео бичлэг ингээд аваад суухаар доороо иж цаг 2 цагийн ажил болдог. Тэгэл нэг цаг гарангийн уншлаг. Тэгээд нөгөөдхийгөө дасаж янзлаад эргээд апплод хийж мэхэ YouTube-д байршуулах энэ төрч айгүй тийм бас амаргүй тийм жоохон төвөгтэй ажиллагаатай байдаг байхгүй юу? Тийм болохоор надад ингээд нэг жоохон энэ уншлагандаа зарцуулж YouTube-д апплод гэх ийм цаг хугацаа жоохон бага байгаад байгаамаа. Тийм учраас миний бичлэгүүд жоохон бага орж байгаа шүү. Хэрв хувийн уншлага авах гэх юм бол харин хизээч зүгээр мессенжер чатаар орж ирээл тэгэл би ерөөсөө хизээл бол хизээ хийждэг байгаа. Яг гэвэл видео кол хийгээд хийж байгаа учраас ямар ч тийм одоо их цаг ордгоо нэг хайтайхан байдаг. Тэгээд YouTube-ийн бичлэг өөрөө айгу цаг ороод байдаг байхгүй. Одоо би ч гэсэн нэг бичлэг хийсэн тэнд апплод хийж ингээл байгаал энэ одоо хизээ орох юм идэг. Тэгээ миний энэ нэг амьдарч байгаа гэрийн орчин байна өөрөө жоохон тийм интернетийн сүлжээ ундаг газар байгаа даа. Тэгэхээр миний бичлэг айгу удаж ороод идэг. Тийм учраас жоохон бичлэг маань жоохон YouTube дээр бага орж байгаа шүү. Хэрэг хувийн шилтгэгтэй асуух юм байвал зүгээр юугаар видео кол хийгээд ярьсан нь бол айгүй тийм зовлонгүй амархан байдаг шүү гэж хэлмээр байна. За тэгээд 3 дугаар группийнхэндаа
амжилт хүсье. Энэ хайрын харьцаанд жоохон тайван байж худлаа. Нэг тийм асуудалгүй харьцаа байна даа л гэж хэлмээр байна. За сайн сайхныг хүсье. Баярлалаа. Уншлагыг минь сонссон та бүхэндээ.